Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi брэнд. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS Sigma. Ийм маш том хөгжмийг эзэмддэг залуутай уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд одоо монголоор хэлэх юм бол юу гэх юм бэ? Контрабас чинь. Контрабасыг босоо хийлэг гэдэг. Босоо хийлэг гэж нэрлэнэ. Тэгээд би цэцэрлэгтэй байхдаа цэцэрлэгтэй хасаал дуулаад урлагийн үзлэгт 1-ээс 5 дугаар анги хүртэл ороод тэгээд ландаа нийгмийг аваад нөө бяцхан тодоёос 3 дугаар байр аваад тэгээд яг 5 дугаар ангид ажиж ээж ирээл чи турбо хөгжим дарах уу гэлдэгсэн. Тэр нь би ямар юм бэ гэдгийг мэдэхгүй. Ямар юм бэ энэ төр гэдэгс зүгээр бүрээ юм шиг байлээ мэлээ. Ээж өөрөө ч мэдэхгүй. Тэгэл за тэгээ даа гэж очивол бүртгүүлэх гээл ороод гэсэн чи бас нэг л гой санагдал. Тэгээ ер нь уус урлагт амар хайртай. 2013 онд хөгжим мужийн дунд сургууль төгссөн. Хөгжим мужийн коллеж төгссөн. Сүүлийн төгсгийнхаа өмнө одоо 2 жил надад суралцсан. Хүүхэд бол авиастай. Урд нь турбо хөгжим суралцж байгаад эрүүл мэндийн байдлаас болж контрас хөгжим шилжсэн байлээ. Төгсөх жилээ маш их ачаал үүрчилсэн. Олон оркестр тоглолтуудад оролцож ирсэн. Төгсөх програмаа бол маш сайн хийж гүйцэтгсэн. Тэгээд 11 дугаар ингээд төгсөөд тэгээд гэртээ сайн хоол идэм болохоор тэгээд тоогооч болохгүй шийдээ. Тэгээд нэг Монгол Улсын сургуулийн дээр тоогоочийн ангид нэг жилийн тийм курс хийдэн тэнд нь ороод сураад тэгээд өсөөл гараад тэгээд Blue Sky-д ажиллаж байсан. Тэгээд тоогоочийнхоо ажлыг хийж байгаа л тэгсэн чинь багш заалгаал ингээд чи ингээд дөөрт орох хэрэгтэй байна. Тэгээд ингээд чиний хөгжим ганцхан контр нэг өвөө хэдэн л 70 настай өвөө ганцаараа ингээд насаараа контроос тоглосон. Тэгээд тийш ерөөсийн ч ордгоо дөөрлөө яагаад гэвэл партууд айгүй хүнд юм тоглолдог болохоор зориглож ордгоо байхгүй. Тэгээд багш намайг орооч гэхээр би тоогоочоо хаяал тэгэл дөөрт орсон доо. Тоогоочоос надад бас илүү гоё санагдав. Хайрт минь чи сонсож би чамайг харсан хэрэг байна. Ганцаараа би олон чудаа хөлсүүлээ. Хайр минь халууха анхных шигээ харуuхан хэрэг байж эргэж бодох дурсан чуй энэ л хайрыг юу би харамлаа. Намайг зүуд минь чамд үнсүүлж харагцаар байх юм. Надад түгөөгүй хайр чинь минийх болоосаа. Дотоохон ширсэн бороо шиг нүрэмсээ чамаар арчуулж дурлалын гиген зүудтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу. Мартах гэж бодоогүй миний шиг хайртай чи минь уучраа болов магадгүй намайг чи маргашиха болзон дураасаа намайг зүуд минь чамд үнсүүлж харагцаар байх юм. Надад түгөөгүй хайр чинь минийх болоосаа. Дотоохон ширсэн бороо шиг нүрэмсээ чамаар арчуулж дурлалын гиген зүудтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу. Намайг зүуд минь чамд үнсүүлж харагцаар байх юм. Надад өгөөгүй хайр чинь минийх болоосаа. Дотоохон ширсэн бороо шиг
ипсач гарчууч норлигийн сүдтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу. Муу хэлбэ. Ямар хөгжим тоглодог лээ? Контрабас. Контрабас. За энэ шатан дээр би чамайг тэнцүүлнэ. Арга байхгүй хөгжимчин хүний одоо хөгжим бүжигт сурсан тэр зөвлөл чинь бол гарч ийн илэрхийлэгдэж байна. Тэнцсэн. Тэгвэл одоо хоёр шүүгч маань юу гэж хэлэх юм? 3 дугаар шатандаа тэнцүүл контрабасаа бариад ирээрэй. За. Бас биднэрт үзүүлээч маш гоё хөгжим штэ. За амжилт хүсье юм да тэнцсэн. Тэмээ сайхан мөрөгжлийн хөгжмөлөг сайхан сонсогдож байна. Хоолойгоо амнаараа сүйдсэн биз дээ. За амжилт хүсье. За бэлгүүндээ бас баярлалаа. Хамаг тайзан дээр нь хараад амар байна. Олон дахин гарч ирэхэд ерөөс уйдахгүй шүү дээ. Гарч тань. Гараа таттал дуулсан. Харин Яагаад тийж аваа сандраад гэсэн юм болоо. ер нь дуулах болгонд гарч тань. Тийм үү? Нэг ингэж ширэлцээ нэг хатуулчт. Би болохоор олон хууц юм чанга дугаар уншихаар миний уруул ингээд ирж игнээд идэв ш. Хэр Сандрал гайг байсан. Яг бэлдснээсээ бол бас баа зэрэг юм болсон. Гэтэ зүгээр сэтгэл хангалуун. За тэгээд амжилт хүсье. Одоо гараа ингээд таттал дууссан. Ямар их хүч хөдөлмөр гаргасан бэ гэдгийг бас мэдэгдэж байна. Тэгээд амжилт хүсье. Дараагийн шатн дээр бол. За баярлалаа. Ширсэн бороош ипсач гарчууч норлигийн сүдтэйгээ чамайгаа хүлээсээр байх уу. Муу хэлбэ. Ямар хөгжим тоглодог лээ? Контрабас. Контрабас. За энэ шатан дээр би чамайг тэнцүүлнэ. Арга байхгүй хөгжимчин хүний одоо хөгжим бүжигт сурсан тэр зөвлөл чинь бол гарч ийн илэрхийлэгдэж байна. Тэнцсэн. Тэгвэл одоо хоёр шүүгч маань юу гэж хэлэх юм? 3 дугаар шатандаа тэнцүүл контрабасаа бариад ирээрэй. За. Бас биднэрт үзүүлээч маш гоё хөгжим штэ. За амжилт хүсье юм да тэнцсэн. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Pepsi Brand. Нэвтрүүлгийн албан ёсны онлайн түгээгч UBS Sigma. Ийм маш том хөгжмийг эзэмддэг залуутай уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд одоо монголоор хэлэх юм бол юу гэх юм бэ? Контрабас чинь. Контрабасыг босоо хийлгдэг. Босоо хэл. Босоо хийлгэж нэрлэнэ. Тэгээ би цэцэрлэгтэй байхдаа хасаал дуулаад урлагийн үзлэгт 1-5 дугаар анги хүртлээ ороод тэгээд ланда нийгмийг аваад нөө бяцхан тодоо ясна 3 дугаар байр аваад тэгээд яг 5 дугаар ангид ажиж ээж ирээл чи турбо хөгжим дарах уу гэлтгсэн. Тэр нь би ямар юм бэ гэдгийг ч мэдэхгүй. Ямар юм бэ энэ гэдэгс зүгээр бүрээ юм шиг байлээ мэлээ ээж өөрөө ч мэдэхгүй. Тэгээд за тэгээд даа гэж очивол бүртгүүлэх гээл ороод тэгсэн чи бас нэг л гой санагдал. Тэгээ ер нь уус урлагт амар хайртай. 2013 онд хөгжим бүжгийн дунд сургалт төгссөн. Хөгжим бүжгийн коллеж төгссөн. Сүүлийн төгсгийнхаа өмнө одоо 2 жил надад суралцсан. Хүүхэд бол авьяастай. Урд нь турбо хөгжим суралцж байгаад эрүүл мэндийн байдлаас болж контрас хөгжим шилжсэн байлээ. Төгсөх жилээ маш их ачаал үүрчсэн. Олон оркестр тоглолтуудад оролцож ирсэн. Төгсөх програмаа бол маш сайн хийж гүйцэтгсэн. Тэгээд 11-р ингээд төгсөөд тэгээд гэртээ сайн хоол идэм болохоор тэгээд шууд тоогооч болохгүй шийдээд тэгээд Монгол Улсын их сургуулийн тэр тоогооч ангид нэг жилийн тийм курс хийдэн тэнд нь ороод сураад тэгээд төгсөөд гараад тэгээд Blue Sky-д ажиллаж байсан. Тэгээд тоогоочийнхоо ажлыг хийж байгаа л тэгсэн чинь багш залгаал ингээд
чи ингээд дөөрт орох хэрэгтэй байна. Тэгээд ингээд чиний хөгжим ганцхан контр нэг өвөө үедний л та 70 настай өвөө ганцаараа ингээд насаараа контроос тоглосон. Тэгээд тийш ерөөсийн ч ордгоо дөөрлөө яагаад гэвэл партууд айгүй хүнд нэг тоглолдог болохоор зориглож ордгоо байхгүй. Тэгээд багш намайг орооч гэхээр би тоогоочооч хаяал тэгэл дөөрт орсон доо. Тоогоочоос надад бас илүү гоё санагддаг. Хайрт минь чи сонсож би чамайг харсан хэрэг ганцаараа би мартах гэж бодоогүй миний шиг хайртай чи минь нуучраа болов магадгүй намайг чи маргашиха болзондурасаа намайг зүуд минь чамд үнсүүж аргацаар байх юм надад зүгөөгүй хайр чинь минийх болоосаа тотохон ширсэн бороо шиг нүдэмсээ чамаар арчууж дурлын гиген зүудтэйгээ чамайга хүлээсээр байх уу намайг зүуд минь чамд үнсүүж аргацаар байх юм олон чудаа хөлсөөлөө хайр минь халууха ахних шигээ харуухан хэрэг байж эргэж бодох дурсамжгүй энэ л хайрыг юм би харамлаа намайг зүуд минь чамд үнсүүж харагцаар байх юм надад зүгөөгүй хайр чинь минийх болоосаа тотохон ширсэн бороо шиг нүдэмсээ чамаар арчууж дурлын гиген зүудтэйгээ чамайга хүлээсээр байх уу